Үйлдвэрийн хаягдл усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний хэрэгжилт. 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын засгийн газрын 53 дугаар тогтоолоор үйлдвэрийн хаягдл усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөг баталсан. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хот байгуулалт, барилга, орон сууцны яамны удирдлагадор, яам агентлагууд, төрийн болон нийслэлийн харьяа байгууллагууд, мэргэжлийн холбоод хамтран ажиллаж байна. 1. Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх үйлдвэрийн хаягдл усны MNS 6561 2024 стандартыг шинжилэн батлав. 2. Хаягдл ус дахин боловсруулах үйлдвэр баригдаж байна. 3. Үйлдвэрийн хаягдл усыг урьдчилан цэвэрлэх гарын авлагыг боловсруулав. 4. Усны газрын e-water цэгийн сайт ашиглалтанд оров. Шүүм Тунгай. Үйлдвэрийн хаягдл усыг урьдчилан цэвэрлэх аян.